За энэ удаагийнхаа бичлэгээр Mamba Day гарах 3 пүүзийг танилцуулахаар шийдлээ. За Mamba Day гэдэг нь Kobe Bryant-ийн NBA сүүлийн тоглолтын өдрийг Mamba Day гэдэг байгаа. За энэ Mamba Day-ээр Nike компани ерөөд Kobe-ийн пүүзүүдийг гаргадаг уламжлалт тогтоод байгаа лээ. За өнгөрсөн жил ихэд л Philly Kobe 4, Italian Como 6, Venice Beach-д 8-уудыг гаргасан. За энэ жил ямар өнгө гаргахтай танилццгаая. За эхний өнгө болохоор Kobe 9 Elite Pro Watt Day $300 үнэтэй худалдаанд гарах нэмэлт үнэтэй байх нь. За 2015 онд $275 үнэтэй худалдаанд гарч ирсэн бол 10 жилийн дараа 2025 онд $300 үнэтэй худалдаанд гарах нэ. 2015 онд гаргасан анхны загвар бол ерөөхдөө луунарлан зөвлөвчийг ашигласан бол энэ удаагийнх бүтэн React Drop-in midsole-ыг ашигласан. За мөн түүн дээр нэмэгдээд Air, Zoom Air байрлаж өгсөн гэсэн мэдээ байна. Гэхдээ энийг бол гарсны дараа шалгах хэрэгтэй баг. За хэрвээ энэ үнэн бол зөвлөгчүүд нэлээд сайжирч өгсөн гэж ойлгож болох нэ. За хоёр дахь пүүз бол Kobe 8 Pro Watt Day $180-аас $190 хооронд гарах юм шиг байна. За 2013 онд гарч ирсэн Watt Day өнгө нь Kobe 8-ийн өмнөх 30 өнгүүдийн нийлбэр, 30 гаруй өнгөнүүдийн нийлбэр гэсэн байна. Тэгэхээр бол нэлээд олон өнгө багтсан байна. За угаасаа Watt Day гэдэг өнгө бол ерөнхийдөө олон өнгөний нийлбэр байдаг болохоор нэлээд өнгөлөг гардаг хандлагатай. За Kobe 8-ийн өвжийн болохоор луунарлан зөвлөвчтэй байдаг бол энэ удаагийнх өмнөх Pro-тойгоо адилхан React Drop-in midsole-тай гарах нэ. За сүүлийн танилцуулах пүүз маань Kobe 6 Pro Dodgers $190 үнэтэй худалдаанд гарах нь. За энэ Dodgers өнгөийг бол ерөнхийдөө Kobe Bryant-ийн том охин Natalia Bryant Los Angeles Dodgers багийн анхны pitch-ийг first pitch гэдэг эхний шийдэлтийг хийхэд анх өмсөж олон танилцуулагдсан өнгө байгаа. Үүний дараа ч мэдээж хүмүүсийн анхаарал нэлээд орцсон байсан. Тэг өнгөрсөн жил Dodgers авраг авсан мөн Kobe Bryant Los Angeles Dodgers багийн фэн байсан гэдэг утгаараа энэ одоо авраг авсанд хүндэтгэл үзүүлээд Nike компани Dodgers өнгөийг гаргасан юм байна. Ер нь бол аль хэдийн ерөнхийдөө дэлгэрүүдээр бол худалдаанд гарсан албан ёсоор ерөнхийдөө Nike худалдаанд гарч байгаа нь 4 сарын 13-нд худалдаанд гарах юм байна. За энэ Dodgers өнгөний деталуудыг харах юм бол тунд ажгүй харагдаж байгаа. За хилнээр байрлсан энэ улаан одоо уцаа хийсэн ирээс нь ерөнхийдөө бейсболын бөмбөгийг төрсөлж байгаа гэх мэтчлээ. 4 сарын 13-нд гарч байгаа нь 2 пүүснээс ялгаатай нь болохоор энэ анхны гарч байгаа одоо шинэ өнгө гэдэг утгаараа бас тун ялгаатай болох юм аа. Өмнөх хоёр нь бол ретро гэж гарч байгаа. За тэгээ энэ Mamba Day гарч байгаа 3 өнгөний пүүзүүдээс аль нь таалагдж байгаа доор бичиж комментээр үлдээгээрэй. За мөн эсвэл ретро гэж гарч байгаа өнгөнүүдээс аль нь илүү дурсамжуулсан байна, дурсамжтай дүүхүүдэд доор бичиж үлдээх гэвэл маш гоё хаа. Тэгээ манайх пүүсний захиалгууд ерөнхийдөө авч байгаа шүү. Чат чэд асуугаад үзээрэй пүүснүүдээ.